Бэлгийн замаар дамжин халдварладаг 30 гаруй халдварт өвчин хүн төрөлхтөнд бэлгийн хавтлын үед дамжин халдварлаж өвчин эмгэг үүсгэж нь тогтоогдсон байна. Эдгээр халдварууд зөнхлөн бэлгийн хавтлын үед дамжин халдварладаг бөгөөд халдвартай эхээс хүүхдэд мөн бохирлогдсон эд зүйлсээр дамжин халдварлах боломжтой байдаг. Бэлгийн замаар дамжих халдвараар халдварсан хүмүүсийн 30% эмэлзэн шинж тэмдэг бөгөөд үлдсэн 70% өөрийгөө халдварсан эсгээ эмэлзэн шинж тэмдэг илрээгүй улмаас мэдэхгүй өнгөрөх нь олонтой байдаг. Ийм бэлгийн замаар дамжих халдвараар халдварсан эсгээ мэдхийн тулд бэлэг эрхтнээс наацын шинжилгээ болон цуснаас шинжилгээ авч хүний тархалт хомсдлын вирусын халдвар, тэмбүү өвчнийг илрүүлэх шинжилгээг аймаг дүүрэг болон халдварт өвчин судлалын үндэсний төвд хандан үн төлбөргүйгээр хийлгэснээр өөрийгөө халдвартай эсхийг мэдэх боломжтой.